сайн уу? Сэтгэл зүйч Мөнх Дэлгэрэн сэтгэлийн боловсрол подкаст маань эхэлж байна. За өнөөдөр бид өөртөө итгэх итгэл хэмээх сэдвээр ярилцсан. Бидэнд хандаа санал хүсэлтэд ирүүлж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Та бүгдийнхээ ирүүлсэн санал хүсэлтэд үндэслээд өөртөө итгэх итгэл сэдвийг бид сонгосон байгаа. За өөртөө итгэх итгэл гэдэг маань бие хүний өөрийнх нь талаарх сэтгэгдэл, мэдрэмжийн цогцыг нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол өөртөө өгж байгаа үнэлгээ дүгнэлт бол бидний өөртөө итгэлийг тодорхойлдог гэсэн үг. Гэхдээ өөрийнхөө талаар зөвхөн сайхан бодолтой байхаас илүүтэйгээр өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун байхтай холбоотой маш өргөн үрээтэй ойлголт бол өөртөө итгэл байдаг. Тэгэхээр өнөөдөр бид товч байдлаар аль болох та бүхэнд хэрэгтэй гэсэн зүйлүүдэд онцлоод өргөнэ. За өөртөө итгэлийн 60%-ийг бидний дотоод хүчин зүйл тодорхойлж өгдөг. Харин 40% гадаад хүчин зүйлээс хамаардаг гэж үздэг байгаа. За энийг тайлбарлаж өгөх юм бол хувь хүн болгон өөрийн гэсэн онцлогтой байгаа. Төрмөл, завсрын, үүсмэл гээд маш олон шин чанарууд байна. Дээр нь бие хүний шинжүүд байна. Мөн оюуны чадварууд, оюун ухааны бус чадварууд гээд маш олон зүйлээс бол бие хүн маань бүтэж байгаа. За энэ онцлогуд маань өөртөө итгэлт маань бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэсэн. Жишээлх юм бол холерик темпераменттай хүмүүс өөртөө байгаа боломжоос илүүгээр өөртөө итгэлтэй байдаг. Харин меланхолик темпераменттай хүмүүс маань өөрийнхөө боломжоос маш доогуур өөрийгөө үнэлдэг. Тэгэхээр энэ хувийн онцлогуд маань ч гэсэн бидний өөртөө итгэлийн суурь болж орж ирдэг гэсэн. Нөгөө талаас 40% гадаад орчноос шалтгаалдаг гэж хэлсэн. Тэгэхээр энд маань болохоор та ямар уур амьсгалтай гэр бүлд өсөж төрсөн, аав ээж чинь тантай ямар харилцааны хэв маягаар харилцдаг байсан, цаашлаа цэцэрлэг, сургууль, их сургууль, ажлын хамт олон гээд нийгмийн жижиг бүлгүүдэд та ямар байр суурь эзэлдэг байсан зэрэг мөн харилцааны онцлогуд чинь нөлөөлөд таны өөртөө итгэл бас нөлөөлдөг байх нэ. За тэгээд эргэн тойронд болж байгаа үйл явдлууд макро түвшний, нийгмийн түвшний болон гэр бүлд чинь, ажлын хүрээлэлд чинь, найз нөхдөд чинь тохиолдож байгаа үйл явдлуудаас бас өөртөө итгэл нэлээд хамааралтай байдаг. Энэ нь юу вэ гэхээр зэрэг таны өөртөө итгэл өсөж болно, эсвэл буурж болно, хэлбэлзэж байдаг гэсэн үг юм хэвээр. За гэхдээ ерөнхийн үндсэн суурь нь хэрвээ та үнэхээр өөртөө итгэлтэй хүн бол хизээч бүр өөртөө итгэлгүй болж тогтох боломжгүй ерөнхий төвшин бол хадгалагддаг гэж ойлгож болно. За бидний дунд байдаг нэг алдаа бол бие биенийхээ өөртөө итгэлд маш тийм бүдүүлгээр халддаг алдаа байгаа. Энэ нь юу вэ гэхээр бидний царайны төрх өөр байдагтай ижилхэн дотоод ертөнц маань бас бүгдээрээ харилцан адилгүй дахин давтагдчихгүй өөр байдаг. Гэтэл бид нийгмийн тогтсон хандлагад нэг нэгнийгээ хүрэх гэж, нэг нэгнийгээ тэр тогтсон хандлагад ижил байлгах гэж тулгадаг. Заавал өндөр нарийнхан байвал бус хүмүүс бүгдэнд таалагддаг ч гэдэг юм уу. Эсвэл давхраатай нүд гоёч гэдэг юм уу, нэг юм тогтсон гэхдээ үнэн биш нэг юм хандлага хүмүүст аяг их нөлөөлдөг. Энэ хандлагадаа тулгуурлаад найз нөхдөйгөө жишээлбэл чи тэрийг ингэчүүл гоё байна ч гэдэг юм уу. Яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй байх нь өөртөө итгэлт нь сөргөөр нөлөөлдөг маш тийм буруу хандлагууд байдаг. Энийгээ бид нэр бусдад сөргөөр нөлөөлж байгаагаа мэдэхгүй санамсаргүй байдлаар болон санаатаагаар өөртөө итгэл рүү ингэж халтаж байдаг. Тэгэхээр энэ хандлага хэрвээ танд байдаг бол яг нас өөртөө анхаарч үзээрэй. Яагаад тэгэхээр өөртөө итгэл бол 40% эргэн тойрны хүмүүсээс шалтгаалж байгаа учраас хин хинийхээ өөртөө итгэлд хүндэтгэлтэй хандаж чадвал бид нар бас харилцааны хувьд ч гэсэн зөрчилд орохгүй байх боломжтой байдаг. За өөртөө итгэлийн бас нэг онцлог зүйл нь өөртөө итгэлтэй хүмүүс маань илүү их амжилттай байх боломжтой байдаг. Яагаад тэгэхээр өөрийнхөө бодол санааг бусдад зөвөр илэрхийлж чаддаг. Өөртөө итгэлгүй байснаар бол өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг бусдад хуваалцах, өөрийн бодол санаагаа илэрхийлэх боломж хямигдмал болж ирдэг. Тэгэхээр яалтчгүй амжилттай хүмүүс бол өөртөө итгэлтэй байдаг ийм шууд хамааралтай байд юм аа. За мөн алдаагаа хүлээн зөвшөөрөх хандлага яг энэ өөртөө итгэл дээр яригддаг. Энэ нь юу вэ гэхээр ганцхан манай улсын иргэдч биш, ер нь хүний инстинкт
одоо хандлага болохоор алдаагаа хүлээн зөвшөөрөх маш дурггүй байдаг. Үнэхээр би миний алдаа байна гэж хүлээн зөвшөөрөх маш дурггүй. Энэ нь ямар үр дагавар төрөгдөг вэ гэхээр алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй л энэ алдааг дахиж гаргах магадлал 80% өсдөг. Яагаад тэгэхээр тухайн хүний дотоод одоо ухаарл явагдаагүй. За энэ алдааг үнэхээр надаас болж гарлаа гэж ухаарад хамтран ажиллагчдаасаа эсвэл гэр бүлийн хүнээсээ ингээд уучлал хүсэж байгаа тэр үйл явц маань ерөнхийдөө хүнд дотоод ухаарлыг өгөөд дараа энэ алдааг дахин гаргахгүй байх боломжийг бүрдүүлж байдаг. Гэтэл өөртөө итгэлгүй хүмүүс маань алдаагаа ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй, надаас болоогүй, замын төвчрлээс эсвэл одоо засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас эсвэл улсын хурлын гишүүдээс гэх мэтчлэн ингээд өөрөөсөө алдааг одоо холдуулах гэж хичээдэг. Энэ байдал маань тухайн хүнийг хувь хүнийхээ өсөж хөгжихэд нь сөргөөр нөлөөлж байд юм аа. Тэгэхээр өөртөө итгэлтэй хүмүүс алдаагаа хүлээн зөвшөөрж бусдаас зоригтойгоор уучлах чаддаг. Энэ байдлаараа тухайн хүмүүсээс хөгжиж илүү амжилттай явж чаддаг нэг онцлог ажиглагддаг байгаа. За дараагийнх нь болохоор бусдын талаар хөвчлэн муу зүйл ярьж байгаа, таагүй зүйл ярьж байгаа хүмүүс өөртөө итгэлгүй байх хамаарал байдаг. За энэ бол практикаас бол нэлээд тодорхой харагддаг. Юу вэ гэхээр өөртөө итгэлгүй, өөрийнхөө бодол санааг ойлгуулж чадаагүй бол нөгөө хүнээ буруугаар хүртэж хүлээж авдаг. Энэ хүн намайг ойлгохгүй байна. Энэ хүн ерөөсөө мэдрэмжгүйч гэдэг юм те. Эсвэл өөртөө итгэлгүй байжгаад өөрийнхөө гаргаж болох амжилтандаа хүрч чадахгүй бол манай нийгэм болохгүй байна. Ерөөсөө ингэ залуучууд ажиллаж амьдрахад хэцүү байна гэж ярьдаг. Гэх мэтчлэн бусдын болон нийгмийн талаар ихэвчлэн буруу сөрөг зүйл ярьж байгаа бол энэ маань та өөртөө итгэлгүй хүн байх магадaltaй шүү гэсэн үг байна. Тэгэхээр ихэвчлэн өөртөө итгэлтэй хүмүүс маань бусдын талаар эерэг таатай бодолтой, эерэг таатай одоо зүйлүүдийг ярьж байдаг онцлог ажиглагддаг байна. За өөртөө итгэлийг бол байнга тасгалжуулах хэрэгтэй байдаг. Яагаад тэгэхээр түрүүн хэлсэн эргэн тойрны нөлөөллөөр, нийгмийн хүчин зүйлийн нөлөөллөөр өөртөө итгэл эсвэл өсөд эсвэл буурж идэг. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө тогтвортой түвшинд барихын тулд та өөрийгөө илүүтэй таньж мэдэж, өөрийнхөө онцлогийг таньж мэдэж, өөрийнхөө чадах зүйлүүдээ мэддэг байх юм бол өөртөө итгэл харьцангуй тогтвортой байдаг. Гадны нөлөөллөөс түрүүн хэлсэн бид нар бие биенийхээ өөртөө итгэлийг дэмжих тэр хандлага маш чухал. Зүгээр дэмжиж гэн гэдэг маань байгаагаар нь л хүлээнж авахыг хэлж байгаа. Зүгээр л байгаагаараа л тэр хүн одоо онцлогтой байгаагаараа байгаа л тэр хүний одоо гахалтай одоо нэг өнгө байгаа байхгүй. Тэрийг нь хүлээн зөвшөөрөөд тэр байгаагаар нь хүлээж авч байгаа хандлага маань ямар нэг зүйлтэй адилхан болох гэж хичээхгүй байгаа. Тэр хандлага л хамгийн одоо бие биенийхээ өөртөө итгэлийг дэмжиж байгаа хандлага гэж ойлгож байна. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ төрөйд өндөрлж байна. Та бүгдийг өөртөө итгэлтэй цаг гаргаж илүү хөгжүүлээрэй гэж уриалж байна. Яагаад гэхээр нийгмийн хөгжил маань бие хүмүүсийн хөгжлөөс хамаардаг. Өөртөө итгэлтэй бие хүмүүсээр бүтсэн нийгэм маань илүү таатай урамсгалтай байх бүрэн боломжтой юм аа. Ингээд бидэнтэй хамтсан та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлэг подкасттай маань холбоотой санал хүсэлтүүд байвал бидэнд дэлгээгээрэй. Мөн хэрвээ тань таалагдах юм бол лайк, шеэр хийж илүү олон хүнд хүргээрэй гэж хүсэж байна. Дараагийн дугаар хүртэл баяр таа.